William Shakespeare. Зуны шөнийн зүуд жүжигийн хэсгээс. Хөөе. Манайх ирээгүй юм. Ирээгүй л энэ. Хайч шинэ жүжиг тоглоно гэдэг чинь алга болцоочих юм аа. Харин тийм ээ. Хөөе. Шинэ жүжиг гэснээс чинь жүжигт өөрөө ямар дүр аавна гэж бодож байна. Би ийм сайхан том биетэй ийм сайхан сүрлэг юм чинь нэг тийм баатар маатар ч юм. Ер нь нэг тийм том том биетэй ороод ирлээ. Сайн байцгаана уу? За. Ямар хэрэгээр цуглах гэсэн юм бол? Жүжиг тоглоно гэрээ. Манайх ирээгүй юу? Ирээгүй байна. Яг гэж дуудсан юм бол Тэгэхгүй. Шинэ жүжиг тоглоно гэнэ үү? ажилдаа байхад яг гэж дуудсан юм бол. Юу вэ? Юу вэ? Энэ байна уу? Яадаа чи хүн тоглох бэ? Гүр тоглож. За, бүгдээрээ цугласан байж. Бүгдээрээ цугласан байж. Тэгэхээр Тэг. хаан хатан хоёрын Хаан хатан хоёрын Эрмэлчин нэг ярол. Эрмэлчин нэг яроод Эрмэлчин нэг ярол. Эрмэлчин нэг яроод Би өөрөө чи хэлчих. би юу? Эсвэл чи энэ дээр эсвэл би энэ дээр. Би ярьчих уу? За тэг. Та ярьсан дээр юм шиг. Тэгэхээр хаан хатан хоёрын мэлмийн өмнө хормынх нь өдөр шийж үжиг тоглож чаддаг гэсэн хүмүүсийг Парис даяар үлдсэн нэрсийн жигсаалт энд байна. Петр Чангаз. Юуны өмнө ямар жүжиг тоглох гэж байгааг хэлж хэлчих. Дараад нь жүжигчдийн нэрсийг дуудчих. Тэгэхэд бүх юм тодорхой болно шүү дээ. Зүйтэй. Энэ жүжиг бол туйлын өр өвдөм инэдмийн жүжиг бөгөөд Драм Фисба хоёрын харамсав үхэл гэдэг жүжиг юм аа. Томдаг. Одоо жүжигчдийн нэрсийг манайхан. Нэхмэлчин хорчгор. Байна Петр Чангазаа. За чи сарны дүр тоглоно шүү. Сара. Тийм ээ. Ийм хар сар байх уу? Жүжиг юм чинь байлгана. Аа. Зэсийн нархан намалдаг. Байна. За чи хамны дүр тоглоно шүү. Хана. Нурцаан. Эрмэлчин нэг ярол. Байна. За чи пирамид дүр тоглоно. Пирам. Энд чи хайр сэтгэл нь эсвэл харгас бурангуй итгээд үү? Пирам гэдэг чинь байна шүү дээ. Хайр сэтгэлийнхээ төлөө зоригтой нарахгүй амин хоролдог залуугийн дүр. Томдаг. За тэгвэл тэр чинь тоглохын тулд би баг зэрэг уйлах хэрэгтэй юм байна да. Намайг уйлахад үзэгчд уйлна. Би ч та шуурга дэгтэнтэй. Ууг нь миний гол тоглодог дөрвөл харгас бурангуй итгээд энэ дүрлээ. Геркулесийн дүрдүүд гарах тоглох байсан. Хад чулууг хаглах. Хаттай цожиг хэвэгцэн. Харанхуй гэндэнгийн үдэл найч хараа ич. Таташ нь. Дархны хөөргөний засварчин Фрэнсис Цуур. Айна Петр Чангазаа. За чи Фисбагийн дүр тоглоно шүү. Фисба гэдэг чи Аячин Баатар тайж бай. Биш ээ биш. Фисба гэдэг чинь байна. Пирамид урлалт бүсгүй. Ее. Та нар намайг бити эмэгтэй хүний дүр тоглоул та. Петр Чангаз. Би тэгээд одоо энд дурлах хэрэггүй. Тийм ээ. Согтуу тоглох хэрэгтэй байна да. Яаж игээд гэдэг юм? Яг үү царай чин засарч магадгүй. Гайгуйлгүй. Йоо, сэргэлээ яраалах юм. Чи энэ санаа зовоод хэрэггүй. Энэ Фисбагийн дүр тоглохдоо эмэгтэй хүний баг өмсөд нарийнхан гогноод тоглолчихно. Эй. Тэгвэл би тоглож. Вантан хаттан хоёрыг ямар гайхалтай нарийнхан дугаж байна гэж дуурайд гэлдөө. Пирам. Бични Фисбавэн. Хонгэрминчи. Сэргэлээ яраалах юм. Чи пирамид тоглоно заа юу? Таашин. Харин чи Фисбада тоглоно. Тэгэхээр хонгорхон мужаан чамд арслангийн дүр оногдож байна. Арслан? Тийм ээ. Надаа арслангийн үгийг бичээд өгөөрэй. Миний аа ухаа юм тогтохдоо муу шүү. Оо тэр нь цээжлээд байх үг байхгүй чи зөвхөн архирахад л болно. Архиад болоо би тоглож хэлээ. Вантан хатанд хоёр ямар гайхалтай архиж байна гэж архиадгүй. Ич. Юу сэргэлээ яраалах юм. Тэр чи ийм аимшигтай архирах юм болоо штэ. Хатан бодоод бусад хатагтаа нар айчин. Тэгвэл би дахианы ангаахаа шиг архичихв. Үгүй
Юу бол та сэргэлдээ ярих юм чи нэг л юмыг ойлго. Чи зөвхөн пирамид төр тоглоно. Яагаад хэрвээ штэ? Пирамид гэдэг чинь чам шиг царайлаг, өндөр гойлог нуруутай, ээлдэг зантай, боловсон харьцаатай яг л чам шиг хүн байдаг байхгүй юу? Merci. За яг тэр ч тоглоё л доо. За тэгэхээр маань үг аваарай. Өгнөдөө хамгийн гол маш сайн цэжлээ шүү. За маа. За. Яа чэжилнэ одоо? За хасгаагаараа. Одоо ингээ бүгдээрээ жүжигийнхээ сургалтыг эхлэнэ. Эхлээд крам эхлэн, Мэдлээ. дараа нь фиспа. За. Эхлэхүү. Эхлэе. Амьгүй цэцэгсийн сорн болсон фис баминчи. Сэргэлдээ яраалах юм. Энийг унш та. Амьгүй цэцэгсийн сор гэж байхгүй шүү дээ. Анхлуун цэцэгсийн сор болсон. Амьгүй цэцэг байдаг гэдэг. Фиспа. Одоо би биш ба. Биш. За пирам үргэлжлүүлээрэй. Хинээс ч ил үзэгсэн татварсан. Яан. Хонгорхон мужаа. Чиний орох ээж чинь болоог байна заа юу. Чи арслан гэхээр архираад ор за. Арслан гэхээс нааш орж ирэхгүй шүү дээ. Ойлгоо. Намайг уучлаарай. Том алдаа хийлээ. Хинээс ч ил үзэгсэн татварсан. Хэдийн би чинийх болж арслан бэ. Хонгорхон мужаа чиний ээж биш. Арслан гэсэн. Харин үгээ андуурчлаа. Сууч. Арслан биш фиспа. Арслан туш. Фиспа. Ашигсайхан тарам задуугасаа тарайдаг тамбуудыг тохончгөлгнээс үнж нийнагийн бохны дэрэг туссан гандгаш. Фрэнсис Цоо. Наадгүй чи маш тайван унш заа юу. За. Битгий нэг янцгаар дуржигнуулаад. Чи тэгээ энийг унш та. Нинагийн бунхан гэж байхгүй шүү дээ. Нинусын бурхны дэргэд уулзъя гэсэн байна. Тэгээс наадгүй чинь пирамид үгний хариулт. Юу сэргэлдээ яраалах юм. Сая өгч өнгөрчлөө. Одоо үнэнч хүлэгнээс ч үнэнчгээр үргэлжлүүлээрэй. Эхлэе. Үнэнч хүлэгнээс ч үнэнч. Хонгорхон мужаа. Арслан гэж ерөөсөө хэлээг байна. Арслан гэхээр ахир заа юу. Би амандаа гэсэн шүү дээ. Тэгвэл амандаа цээж татхаа. Дүүгээ амандаа цээжлэлтэй. Чиний ээж болоогүй. За би танаас нэг л юм хэлье. Хэрвээ та нар энэ жүжигт үнэн сэтгэлээсээ маш сайн тоглож чадах юм бол вантан та нарыг сар бүрийн 6 шиг алтан зоосоор шагнах болно. Алтан зоосоо. Тийм ээ. 6 шиг алтан зоосоор. Тийм болохоор бүгдээрээ дөрүүдээ маш сайн хийх хэрэгтэй. За хараараа сургуультай дахиад эхлэе. Шинэ юм